тамхины хувьд санаачлагч гишүүдийн нэгэн хувьд бас дахиад тодруулчих. Тэгэхээр одоо нийгмийн эрүүл мэндийн ер нь асуудал ахгүй юу? Хүүхд залуучуудын эрүүл мэндийн асуудал. Жил гişнээ мянган хүн одоо тамхинаас өвдөж байгааг мэдж байгаа, бүгдээр мэдж байгаа. Тэгэхээр ер нь ямар асуудлыг яаралтай гэдэг одоо англи руу оруулд юм бэ? Би дахиад асууя. Нийтийн эрүүл мэндэд хор хүнэлтэд байгаа асуудал ер нь яаралтайд орд юм уу? Яг энэ яаралтай гэдэг асуудал дээр яг яаж ирэмбэлж оруулж ирээд байгаа гэдгийг бас улсын хурлын дарга болон тамийн газар тайлбар өгч байна. Нэгдүгээрт. Хоёрт гэвэл дахиад нийтийн эрүүл мэндэдтэй уялдана л та. Онцгой татвартай холбоотой асуудал хөндөж байгаа учраас би энэ мэрэгжлийн хүмүүс ирсэн байгаа учраас тодруулах гэдэг байгаа. 2027, 28, 29 оноос эхлээд манайх чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа усны тогтоосон биет нэгжид онцгойд албан татвар ногдуулна гэсэн байгаа. Би хэдэн сарын өмнө асуухад бэлтгэл хангагдаагүй байгаа гэдгсэн. Тэгээ одоо тэр бэлтгэл нь хангагдсан уу гэдэг мэдээллийг авчих. Ер нь энэ чихэртэй ундааны татварыг ер нь ямар маягаар зохицуулж хийж ирж байгаа вэ? Ягаад гэвэл 100 мл агуулгадах чихэр орлуулагч 5 граммаас дээш гэж байгаа. Энэ бүр 5 грамм байтугай 8, 10 хэд дахин өндөр байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр ер нь та нар бэлэн байдал чинь хангагдсан юм уу? Одоо дахиад онцгой татварууд нэмэгдэж байна. Тэгэхээр энэ дээр ер нь хэр одоо бэлтгэл хангагдсан гэдгийг тодруулъя. За тэгээд дахиж хариултан дээр үндэслээ дахиад тодруулчих. За ажлын хэсэг 4-р френдрий. Дараад нь хамгийн газар тэр яаралтай болон бус асуудлууд дээр тэр тодорхой хариулт өгөх гэсэн. Тэр гишүүдийн эргэлзээг тайлах хэрэгтэй байна. Ямар нэгэн байдлаар одоо тийм үү засгийн хуулиуд дээр дагуу байдал олгоод байгаа мó гишүүдийн хуулийг дараад байгаа мó тийм л хариулчих зөв шүү. Ажлын хэсгийн хариулах юм. 4 эндрий. Саранчлаг гишүүний асуултанд хариулъя. Чихэрлэг ундааны онцгой албан татварын хууль бол 27 оны 1 сарын 1-ээс бол хэрэгжиж эхэлнэ. Тэгээд одоо үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг бол энэ одоо үлдэх 6 сарын хугацаанд гайл болон татварын байгууллагууд дээр бэлтгэлээ хангаад 27 оны 1 сарын 1-ээс бол бүрэн хэрэгжүүлээд явахаар ажиллаж байна. За тамга хариулсан дараа болох уу? Тодруулчих юм уу? За хэн тамга газар Бямб дулам дарга хариулъя. За Саранчулан гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн хуулийн 33 дугаар зүйлд Улсын их хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх асуудлыг зохицуулж өгсөн. Энд засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын их хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын их хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх хэсгийг нэгдсэн хуралдаанд оруулж хуралдаанд оролцсон гишүүдийн олон хийн саналаар шийдвэрлүүлнэ гэж ингэж заасан байгаа зохицуулт нь. За яаралтай хэлэлцүүлэх асуудлыг энэ дэгийн хуулийн 32-т энэ хуулийн 33-ийн 1-д заасан яаралтай хэлэлцүүлэх болон хуульд батлах хугацааг нь тусгаалan зааснаас бусад хуулийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаа ажлын 5-аас доошгүй өдөр байна гэд Улсын хурлын хамгийн газар бол яг энэ дэгийн дагуу хуулийн төслүүдийг яг энэ хэлэлцүүлэг цаглбарын дагуу хэлэлцүүлж байгаа. Дэгийн энэ өөрчлөлт нь бол 2024 онд шинжилсэн найруулгаар орсон юм зохицуулт байгаа. За Саранчулан гишүүн тодруулж асууя. За баярлалаа. Тэгэхээр нөгөө яаралтай гэдэг процессыг нь бол би ингэж ойлголоо. Засгийн газрын хуралдаад шийдвэр гаргаад за тийм үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор ийм ирэм байна гэж оруулаад бичгээр хүсэлт улсын хурлын дарга тавьсан тохиолдолд энэ бол процесс л байна л да. Би нөгөө яаралтай гэдэг тэр шинжийг яг ямар асуудалд эренбэлж оруулт юм бэ гэж асууад. Нийтийн эрүүл мэндийн асуудал яаралтад орох уу? Бага насны хүүхдийн асуудал яаралтад орох уу? Гамшиг одоо цар дахал гэдэг яаралтад орох уу те? Яаралтай гэдэг асуудлын эренбэд байдаг бол тэр дотор нь одоо энэ нийтийн эрүүл мэндийн асуудал нь хэддүгээрт нь байдаг юм болоо гэдэг юм те? Иймэрхүү яг эрэм дарааллын ийм мэдээлэл байна уу л гэж асууад байгаа. За хэлэлцэж байгаа асуудлаас халиад явчлаа тий. Тийм болохоор улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайлд үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар засгийн газар л зөвхөн улсын хурлд өргөн мэдүүлэн тэрийг үнэхээр тийм байна гэж үзэх юм бол их хурлын гишүүд санал хураалтаар яаралтайгаар хилцдэг дэгтэйгээ сая бас тайлбарлаад өгчлөө.
Хууль тогтоомжийн тухай хуулийн тийм улсын хурлын гишүүд, засгийн газар, ерөнхийлөгч хууль тогтоолын төсөл санаачлах хүрээ хязгаарыг заагдсан байгаа. Тэр хүрээ хязгаарын хүрээнд л асуудал явагддаг. Тийм болохоор улсын хууль тогтоомжийн тухай хууль, за мөн улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаар гишүүд маань сайн судалчаарай. За баярлалаа. Хуран одонгийн цогтгол гişийн асуулт асууя.